Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр өнөөдөр энэтхэг болсон Меданта их эмнэлгийн их эмч Арвиндер Синх Соён Монгол дахь илэгний өвчлөл, илэг шилжүүлэн суулгах нис заслын талаар лекц уншлаа. Илэгний өвчлөлийн гол шалтгаанд нь бол Монголд ерөнхийдөө дэлхийд бол Б гепатит байдаг. Тэгээд С гепатит болон архины зохисгүй хэрэглээ болон илэг өөхөлт байдаг. Тэр нь хийдих жин нэмсэнтэй болон хийдих таргалсантай холбоотой байдаг гэж. Монголын хувьд болохоор Б гепатит аягүй түгээмэл байдаг. Тэгээд тэр Б гепатитаас үүдэлтэй өвчлөл маш их гарсан байна шүү. Монголын хувьд болохоор 15-аас 20% нийт хүн амын 15-аас 20% нь бол илэгний хатууралт гэдэг өвчнөд нэрвэгдсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө дэлхийд үзэх юм бол Монголын энэ илэгний өвчлөл айгуу дээгүүр өгдөг. Монголын хүн амын 15-аас 20% нь илэг хатуурах өвчнөд гэдгийг тэрээр энэ үеэр хэлж байлаа. Энэ нь дэлхийд дээгүүрт орох үзүүлдэг нэ. Энэхүү эмч нь 21 жилийн туршид илэгний хагалгаа хийхдээ 1200 гаруй хагалгаа хийснээрээ дэлхийд 2 дугаарт ордог байна. Илэг шилжүүлэх мис заслалт бол энэтхэг бол мэдэн дээгүүр ордог. Үүнд бол Меданта эмнэлэг бол энэтхэгтэй бол хамгийн том эмнэлгүүдийн тоонд ордог. Илэг шилжүүлэх суулгах ажиллагаагаар. Тэгээд Меданта эмнэлгийн үр дүн нь болохоор 95% амжилттай байдаг. Жишээл бүр шилжүүлэн суулгахтай харьцуулах юм бол бүр шилжүүлэх донор олдохгүй байлаа гэж бодоход тэр хүний бүрийг бол диализ гэдэг хөрөмжөнд оруулаад амьдруулад явах боломжтой. Илэг болохоор тийм илэгний диализ гэсэн юм бол байдаггүй. Тэгэхээр заавал донор шилжүүлэх шаардлагатай болдог. Тэгээд илэг шилжүүлэх мис заслал нь өөрөө бусад мис заслалтай харьцуулах юм бол 20%-аар илүү тийм хүндрэлтэй байдаг. Манай эмнэлгийн хувьд бол манайд Монголоос 6 өвчтөй ирсэн. Тэр 6 өвчтөн бол одоогийн байдлаар бүгд амьд байгаа. Тэгээд эмнэлгээ зөв сонгох нь аягүй чухал байдаг. Манай Меданта дээр бол ямар нэгэн тийм үр дүнгийн хувьд бол 95% амьдрах магадлалтай гэж үзэж байгаа. Илэгний хагалгаа хийлгсэн хүмүүс хагалгааны дараах эмчилгээг дутуу хийж гамбараагүй улмаас элдв хүндрэл гарах, цаашлаад амнасаа алдах эрсдэл гардаг.